22 дугаар морьт хорооны нууц хэрэг. Халахын голын дайны түүх бичлэгдэх өнөө хүртэл маргаан дагуулсан хэрэг явдал бол нөмөргийн голын байлдаан буюу ман уулын байлдаан юм. Энэ асуудал судлаач түүхчдийн дунд ихээхэн маргаан дэгдээдэг. Уг байлдааны ажиллагаагаар Монгол Ардын хувьсгал цэргийн 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороо Японы цохилтыг тэсвэрлэгээ ухарч үүнээс олж Монгол улс ман уул нөмөргийн голын зөөрийг алдаж одоо хятадын газар нутаг болсон. Үүнээс олж тус хороо бүгдээрээ хороогоороо хэлмэгдэж олон жил Ахмад дайчдын данс хүртгэл одон медалаас хасагдж явсан гашуун түүхтэй. 1990 он гараад тус хорооны хэргийг дахин нягтлан шалгасан бөгөөд цагаатгах ажлыг эхлүүлсэн байдаг. Уг цагаатгах ажлыг хийхдээ бас нэлээд хил ам дагуулсан байдаг. Тухайлбал эх орноосоо урагчдыг улс төрийн хилс хэрэгт өртөгсдийн зүйл ангаар цагаатгах нь буруу гэх зэргээр маргалдаж байсан ч эцсийн эцэст цагаатгаж хорооны дайчид Ахмад дайчдын хөнгөлөлт урамшуулт хамрагдан одон металл хүртэх боллоо. Түүх хэрхэн эхэлсэн бэ? Халахын голын дан эд өрнөж байх үед нөмөргийн гол орчим нь фронтоос өмнө зүг хамгийн тайван бүс байжээ. Нөмөргийн гол орчимд Япончууд 1939 оны 7 дугаар сарын ихээр үзэгдэх болж тухай бүрдэнд хөөн явуулж байсан ч 8 дугаар сарын дунд үед томоохон хүчээр бэхжиж болцсохгүй нөхцөл байдал ажиглагдсан тул фронтын командалд мэдээлж байсан ч ач холбогдол өгөлгүй орхисон байдаг. Энэ нь хожимын уршигтай үйл явдлын эхлэл болсон юм. Тэр үед яаралтай арга хэмжээ авч Японы цэргийг хөөн ман ууланд манай тал хяналтаа тогтоосон бол нөхцөл байдал өөрөөр ирэх байсан. Япончууд 8 дугаар сарын 26-нд явган батальоны хүчээр ман уулыг эзлэн авч хориглолт хийхдээ олигтой эсрэг үзэл үзүүлээгүй юм. Тухайн үед ерөнхий давшилт эхэлсэн байсан тул олигтой хүч хэрэгсэл гаргаагүй бололтой. 1939 оны 8 дугаар сарын сүүлчээр зөвлөлтийн хошууч Коневийн отряд 300 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр нөмөрөгт очсон бөгөөд Японы талын хүн хүчийг өөрийн талтай ойролцоо гэж алдаатай дүгнж байжээ. Коне болов Японы талын хооронд үе үеэд тандан турших тулдаан газарт болон агаарт болсноос өөр ноцтой зүйл болоогүй байна. Коневийн отряд байлгах чадваргүй болоод ямар нэгэн ноцтой охирол үзээгүй байтал армийн 1-р бүлгийн командлагчийн тушаалаар гинт Монгол Ардын хувьсгал цэргийн 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороогоор солих болсон нь гайхал төрүүлж байгаа юм. Тухайн үед зөвлөлт Японы хооронд дайны гал зогсоох талаар хилцээд эхэлсэн байсан бөгөөд зориуд хүч сул 22 дугаар морьт хороог явуулсан байх магадaltaй хэмээн үздэг. 1939 оны 9 дугаар сарын 7-ны 13 цагт Жуков хамар даваан дахь өөрийн командын байранда маш нууц тэг 136 тоод тушаалаа гаргажээ. Түүнд 200 мянганы газрын зургийг зааж Коневийн отрядыг солихын тулд Монгол Ардын хувьсгалт цэргийн 8 дугаар морьт дивизийн 22 дугаар морьт хороог тус дивизийн хоёрт суман хөнгөн ба дунд хоёрт тус бүр 4 мөн дивизийн их бууны батарей 6 дугаар морьт дивизийн хоёрт суман хошууч Коневийн отрядаас буудлахын рот хоёрт суман танкын салаа ба радио станцыг гаргаж хүч нэмэгдүүлэн зохион байгуулж явуул. 9 дугаар сарын 8-ны 16 цагт Ширэтийн овооноос урагш 17 км өндөрлөгийн районд хүчээ хуралдуул. Хүчээ хуралдуулсны дараагаар 9 дугаар сарын 8-наас 9 жил чигшүүн солих ажлыг зохион байгуул. Маршрут 690 тоот өндөрлөгийн дэргэдэх Халахын голын гүүр, Чандман овоо, Ширэтийн овоо, 1100 тоот өндөрлөгийн район, их амралтыг Дэгэ голын хөндөд мөн оны 9 дугаар сарын 8-ны 4 цагаас 10 цаг хүртэл хийгсэн байдаг. Тэгмэгц 22 дугаар хорооны удирдлага энэ тушаалыг дивизийн даргаас авч хулд уулын орчмоос маршаар хөдөлжээ. 200 гаруй хүнтэй зөвлөлтийн хошууч Тараницын отряд хамт явсан байна. Цаг агаарын бэрхшээл сааталж гарсангүй. Халуун нар толгой дээрээс төөнсөн тул манай цуваа хөөрсөөр байв хэмээн энэ удаагийн маршд тус дивизийн 2-р дивизионы 2-ын будагчаар явсан Баатрын гал бадрах дурдан бичжээ. Хороо Дэгэ голын хөндөд 6 цагийн хугацаанд их амралт хийх тушаалтай байсан ч хорооны дарга бадарч комиссар Цэдэн иш нар ард талаас хүрэлцэн ирэх эдэшний үхэр малааг хүлээн цэргээ амраана гэх зэргээр элдв шалтгаан тооцож их давшилтын дараа Япончууд бууж өгч байгаа тул яарах шаардлагагүй гэж үздсэн бололтой хонон өнжин саатжээ.
Яг үүнтэй зэрэгцэж хөдөлсөн Японы 4 явган дивизийн 1-р явган хороо саатлгүй явж 9-р сарын 9-10-нд нөмөргийн голд гүүр тавьж баруун эрэгт нь гарч замжсан байна. Байлдааны үед хугацаа алдна гэдэг дараачийн бодлого амжилтанд ноцтой охирол учруулдаг гашуун сургамжтай билээ. Гэтэл 22 дугаар хорооны удирдлага байлдааны нэрхэм чухал тушаал заасан хугацааг хэрэгжүүлэхэд талаар хэрхэн хандж байсныг тухайн үеийн Орос-Монгол гэрчийн мэдүүлгээс мэдэж болно. Мөн хорооны 3 дугаар сумангийн улс төрийн удирдагч Эрен Жавын Дамбравча манай хороо 9 дугаар сарын 9-ний шөнө халах нөмөргийн гол дээр ирэх байсан. Хорооны дарга комиссар нарын гэмээр мөн газрыг тушаалын ёсоор эзэлж чадаагүй. Үүнд сургагчид галт байрыг энэ шөнө эзлэх нь чухал. Маргаашийн өдөр галт байрыг эзлэх нь дайсан үзэж их буугаар галдаж магадгүй. Нөгөө талаар тушаал ёсоор энэ шөнө байрыг эзлэхгүй бол бид шүүхэж шилжих болно хэмээн зөвлөгөө өгсөнд дарга комиссар нараас бид шүүхээс айхгүй, дайснаас ч айхгүй хэмээн уурлан сургагчийн зөвлөгөөнийг уруулан бид нарыг буудах гэж байгаа бол нүцгэлээд өгье гэж байсан учраас манай хороо 10-ны өдөр галт байрыг дайсны нүдний өмнө эзэлсэн хэмээн мэдүүлжээ. Гэрчүүдийн энэ мэт мэдүүлэх хавцад хэрэгүүдэд олон бий. Бадарч Цэдэн иш нар анхны байцаалтаар ямар ч хавчилт шахалтгүй шууд бурууга хүлээж байжээ. Бадарч 9-р сарын 15-нд мэдүүлэхдээ анх тушаал авч гарснаас хойш дивизийн даргын тушаалыг биелүүлж чадаагүй. Учир нь 1939 оны 9-р сарын 8-ны өдөр хүрэх газараа хүрэх ёстой байсан бөгөөд 10-ны өдөр хүрэлцэн очиж бүтэн 2 хоногоор хожимдон хүрсэн нь үнэн. Уг тушаал ёсоор манай хороо 9 шилжих шөнө галт байруудыг эзлэн авсан байваас зохих хатал 10-ны 12 цагт дайсны нүдний өмнө илээр галт байруудыг эзлэн хориглосон учраас Япон бидэн рүү тавшилт хөдөлгөөн хийхэд төхөмтэй болсон. Энэ бүхнээс 22 дугаар хорооны удирдлага байлдааны тушаалыг хүлээж аваад яаж ажилласан нь харагдана. Одоо тус хорооны удирдлага хэрхэн байлцсныг үзье. Японы сурвалжид бичснээс үзвэл 9-р сарын 11-ний үүрээр бороо шивэрч, хүйтэн салхилж цас хаялан цаг агаар тааламжгүй байв. Энэ үеэр 400 орчим хүн ганц их буутай дэд хурандаа Фуканогийн командлсан отряд цагаан пуужин буудаж гэрэлтүүлээд өмнөх өдрийн байрлсан ангийн чиглэлд давсанд тэдний хориглолтын байрлал урд өдрийн хിവэр байсан тул их бууны гал нээж шуудхан атаклсан. Тэгэхэд Монголын тал зочирдон самгардаад ямар ч эсэргүүцэл үзүүлгүй ухрахтаа цэргүүдийн айж твдэн цохолдож харааж яолсон дуу тэнгэрт татж байсан гэжээ. Хилмигдсэн 22 дугаар хороо хэрхэн байлцсныг тус хорооны даргын сургагч Чебик гэрчлэхдээ 11-ний өдрийн 4 цагт дайснаас бүх фронтоор давшилт хийсэн. Бидний 100 гарыг чиглэн дайсны батальон илүү хүч тавьсан. Дайсны бүх хүчийг байцааваас бүтэн хагас хороо байсан. Дайсан давсан тухай мэдээ авмагц миний бие өөрийн дор захирагдж байсан сургагч нарт хориглох тушаал өгч хэрхэвч ухрахгүй байлдах тухай сануулсан. Гэтэл өглөөний 6 цагийн үед хорооны дарга ухрах тушаал өгч зарим ангиудыг ухруулснаа надад мэдэгдсэн. Энэ үед 3 дугаар суман, 4 дугаар сумангийн нэгэн салаа дайсантай байлдж байсан. Мөн 4 дугаар сумангийн нэгэн салаа хорооны дарга Бадарчин тушаалаар ухарсан. Түрүүнд нь хорооны дарга Бадарч комиссар Цэдэн иш нар зогтсон. Миний бие сургагчийн хувьд дарга Бадарчид зөвлөж та байлдааныг удирдах хэрэгтэй. Бид одоо хориглон байлдах хэрэгтэй гэхэд Бадарч хэлсэн нь Япон олон хэрв хориглож байлдвал миний бие хороог командлж чадахгүй гэж шууд өөрийн хороог ботарган сарниулж цэргүүдэд айлган сүрдүүлж байсан нь үнэн. Ингиж муу байлдснаас манай хороо их хохирсон. 1927 оны 75 мм-ийн 4 их буу бүхий батарей, их бууны сум ширхгээр 40, хүнд пулемет 3, хоолны галтогоо тоногийн хамт 1, винтов буу, баг сэлэм тус бүр 19, алгагдсан хүн 22, шархагдсан 8 болно. Батарейг олзлуулсан нь туйлын үл бүтэх явдал болсон. Батарейн удирдлагын мэдээлэлд морь, мал 2 салаа цэрэг байснаас нэгийг ч ашигласангүй. 9-р сарын 11-ний өглөө 6 цагаас эхлэн 2 тал харилцан буудалцаж тултаан бүтэн өдрийн турш үргэлжилсэн байна. Үүний улмаас орой гэхэд 22 дугаар морьт хороо нөмөргийн голын баруун эрэгт ухран гарчээ. Япончууд 800 орчим хүнтэй байсан гэж үздэг. 22 дугаар хороо ухрах үедээ 4 их буу, хүнд пулемет 4, хөнгөн пулемет 5-ыг дайсанд олзлуулсан байна. 22 хүн алагдаж 8 хүн шархтав. Тулдааны үед тараанэц ягаад ч юм алга болсон байна. Хожим тэрээр ямар нэгэн шийтгэл аваагүй юм. 1939 оны 9 дугаар сарын 23-нд зүүн хязгаарын цэргийн шүүх таслах
88 дугаар хурлаас хэрэгтнүүд болон гэрчүүдийн шинжилсэн байцаалтаар тэд өмнө дурдсанаа давтан батцсны зэрэгцээ. Үүний урд 8 дугаар сарын 13-нд дайснаас айж хороогоо ухруулснаас танк эсэргүүцэх буу, хүнд хөнгөн пулемет, тачанк тос бүр 1, винтов 8, шинэл 39, хүнжил 40, цэргүүдийн амиг хүртэл дайсанд өргөдүүлсэн зэргийг хамтад илрүүлээд эх орноосоо урууж дайсанд тусыг үзүүлж байсан юм гэж тооцжээ. Тэгээд эх орноосоо урагчдыг хэрхэн шийтгэх тухай хуулийн 1-1 дэх ангийг баримтлан тус бүрийг буудан алах ял оноожээ. Гэтэл бүгд найрамдах Монгол ард улсын дээд шүүхийн 1939 оны 10 дугаар сарын 8-ны 345 дугаар тогтоолоор Дорнод корпусын шүүхийн 88 дугаар тогтоолыг хэвээр баталсныг шүүх явдлын яамны 70 тоотоор өөрчилж, ил хэрэг нь хувьсгалт улаан цэргийн байлдааны үүргийг гүйцэтгсэн учраас шүүх цаазны бичгийн 160 дугаар зүйлээр шийдэгүүлцэх хэрэг атал шүүх цаазны бичгийн шин нэмэгдлийг баримтлан эх орноосоо уран тэрслэгчдэд тооцож шийтгэсэн нь үл зохилдох бөгөөд хэргийн учрыг гуйлсан шалтгаан бүхий тул эх орноосоо урвсан гэж шийдгэснийг өөрчилж хууль цаазны бичгийн 160 дугаар зүйлийг баримтлан бадарч цэдэн иш дамдин жам нарт буудан алах ял оногдуулсугай гэсэн байх юм. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдээс өршөөл гуйсанд бадарчин ялыг хэвээр үлдээж цэдэн иш дамдин жам нарын ялыг 10 жил хорих ялаар өөрчилжээ. Уг хорооноос олж Монгол улс 114 мянган га, ман уулын орчимд 51700 га нутгаа алдсан гэдэг. Тус хороо заа суух занаас хоцорч нөмөргийн голд 1 хоногийн дараа очиж дайсанд бэхжих боломж олгосон. Хориглолтын зурвсыг өдрийн цагаар дайсны хяналт дор Кониватрадаас хүлээн авсан. Бас Конив дайсны хүн хүчний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Эцсээ хүртэл эх орноо хамгаалах чинь сэтгэл дутсан гэж үзэх үү эсвэл үндсэн хүчээ хадгалан ухарсан зөв үү? Армийн 1-р үлэг 9-р сарын 20 авцаа ман уулыг буцаан авах төлөвлөгөө зохиож бэлдэж байсан ч 9-р сарын 16-нд гал зогсоосноос болж ман уул Японы талд очсон байна. Хожим 1945 оны чөлөөлөх дайн хийгээд 1964 оны Монгол Хятадын хилийн хэлцээний үед ман уулын асуудлыг орхисон нь өөрөө гайхал төрүүлдэг юм.